Гурвжийн гүүрэн дээр уршаа явж байгаа ачаатай бонго маркийн автомашин давхар дугуйтай хоосон тэгээ хийгдсэн. Тэрнээс шалтгаалаад 20 минутын дараа яг пик ачааллын үед дархийн уулзвар дээр зүгчсэн. Хит их машиныг бол зохицуулах аргагүй. Гэхдээ яг зөв зохион байгуулалт зэгцтэй болоод ирэх юм бол нөгөө smooth traffic flow буюу ингээд зогсолтгүй ингээд урсч идэг. Энэ хөдөлгөөн рүү оруулах нь илүү чухал. Зай гарвал манайхан чинь эрдөөсөө орох гэж дайраад тэгэл нэг завсар гарвал тэргүй жигсээр гараад ингээд ороод зохиомод ачаал үүсэл. За та бүхэндээ өнөөдөр мэндийг хүргэе. За гэрэлтгөө подкастын ихөө дугаар эхэлж байна. За энэ удаагийн дугаарын зочдоор за Тээврийн цагдаагийн албаны замын цагдаагийн газрын зам тээврийн хяналт төлөв зохион байгуулалтын хэлтсийн дарга цагдаагийн хурандаа бие очроод за мөн нийслэлийн замын хөгжлийн газрын дарга од баяр нар за замын хөдөлгөөний удирдлагын төвийн хөдөлгөөний зохион байгуулалтын хэлтсийн дарга намуу миний би бид гурвын хөө өнөөдөр ярилцсанаа. За өнөөдөр бол за авто замын төгжрөл ачаалалд за цагаагаарын нөхцөл байдал хэрхэн нөлөө үзүүлдэг бото мэдээллийг та бүхэндээ өгөхийг зорж энэ нэвтрүүлгийг хийж байна. За 240 дойны өрөөмөнд хүргэе. Нөрөөмөнд. Цас орсон нөхцөлд яагаад төгжрөл хийсдэг вэ гэдэг юу гарч байгаа. Тэгэхээр судалгаа гарсан байд. Federal Highway Administration гэж байдаг. Америк нэгдсэн улсын судалгаа гарснаар бол энэ дээр бол яг уулзврын нэвтрүүлэх чадварыг бол 10-аас 25% бууруулад хөдөлгөөний хурдыг бол 30% бууруулдаг. Энэ яагаад ингэ бууруулдаг вэ гэхлээр нөгөө жолооч нарын тээврээр ирсэн жолооч нарын нөхцөлийг нь өөрчилж байгаа гэсэн үг байхгүй. Одоо ингэ бид яг зүгээр явж ирсэн бол альтергаа гулгаа ч юм үүсэхтэй манантай үед ингээд хаадаг ч юм уу те үзэгдэх орчин хязгаарлалт болдог үед ороод ирэхлээр нөгөө яг энгийн ингээд хэмнэлээр явж исэн жолооч маань арай өөр нөхцөл байдал өөрчлөгдөж чинь гэсэн. Энэ үед ороод ирэхлээр яг ингээд яг цас орсон ч юм уу те орж явах үед ингээд яг удаашраад ирдэ шүү дээ. Нөхцөл байдал ингээд өөрчлөгдөж ирэх юм бол мэдээж тээврийн хэрэгслийн хөдөлгөөн бол удаашраад орж ирдэг. Хөдөлгөөнд оролцогч нар маань тухайн нөхцөл байдалд одоо замын хөдөлгөөний дөрвийн хэрэгжилтийг бас хангаж чадахгүйгээс шалтгаалж төгжрөлд нөлөөдгөө нөлөө үзүүлдэг ийм асуудал байна. За тээврийн хэрэгслийн жолооч нарын маань хувьд нөгөө үргэлжлэн цагаан шугам тухайн игнэндээ хажуу хоорондын зайг барихгүй ялангуяа энэ байрлалын явах журмыг зөрчиж одоо хөдөлгөөний чигийг өөрчилдөг асуудал маань энэ төгжрөлд бол бас шууд нөлөөлөд байгаа. За уулзврын хувьд бол яг уулзвар дээр ирсэн хойноо хөдөлгөөний чигийг өөрчилж одоо тухайлах юм бол зүүн болон буцаж эргэхийн тохиолдлуудад бол давхар игнэгээр эргэх ингэснээр нөгөө 1-2 дугаар игнэний шулуун явж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд одоо саад учруулдаг гэдэг юм уу. Иймэрхүү нөхцлүүд маань одоо төгжрөлд бол бас шууд болон шууд бус нөлөөллийг бол маш их үзүүлж байгаа асуудал. Одоо яг энэ замын хөдөлгөөний удирдлагын төв дээрээс ингээл камер дээрээс зохицуулт хийж яхад хүмүүс маа нөгөө зуны дугуугаа солиог одоо эхний жишээ тийм. Зуны дугаас солиогоор шалтгаалаад хялмаа унтсан байж яхад яг нөгөө өмнө явж исэн өдөршгөө санаад ч юм уу инээвэр буруу хийсэн жолоочийг очиод зогсчих хэмжээний самбаачлал гаргаад дарддаг нөгөөт төрөө тоормжшдаг тэгээ зуны зугуутай очиод мөрөгдөж гэдэг юм уу ийм зам тойр явцад яг өнөө өглөөний байдлаар хоёр гарсан ийм хүсэл байгаад. Тэр нэгдүгürt бол одоо яг өнөөдрийн байдлаар иргэдэн анхааруулж хэлэхэд нэн дэргүүнд одоо өвлийн үйлрэл болж эхлэх чинь зас орох чинь энэтэй холбоотой бас дууга нэг төрөнд солих шаардлагатай болов гэдэг зөвлөмжийг би бас яг сая таны яран дээрээс хэлмээр санагдав. Тэгээ ер нь бол бид нөгөө жолоочд өөрт нь үүрэг болгоцсон тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах нэлээд олон шаардлагууд байдаг. Энэ дээр яг жолооч маань одоо тухайн замын нөхцөлд тохирсон барьцлалтын коэффициент нь өндөр ийм дугуйг тухайн үйлрэл замын нөхцөлд нөхөр сонгож авч ингэж тээврийн хэрэгсэлтэй тавих хэрэгтэй. Учир нь ийм ба. Одоо ч ингээд Америкт өндөр гүвэд аваач юм уу давлаа гэхэд бол заашгүй дугуйнда гинж зүүн өвлийн үйлрэлд. Гинжгүй бол гарахгүйгээд ялангуяа цас орцсон үед бол бүр явуулахгүй доороос нэрээд цогцоо нар нэг зогсоочдөг. Гинжээ зүүжиж тийшээ гарна гинжтэй байшил тийш явна. Үгүй бол гинжгүй авахгүй бол орохгүй. Тэгээд бас одоо энэ Swiroad компаниас ирж ирсэн Джон гэж зөвлөгдөг байхгүй. Тэнтэй би ингээ ярилцаа сууж байгаа. Энэ шилтгсэн. Финлянд, Норвег, Швед, Скандинавын орнууд бол 10 сарын тэдний өдргөө бүр ингээд бараг нэг өдөр үйт юм шиг байна. Эндээс хишээ бол заашгүй тэрнээс хойш өвлийн дугуй
өвлийн дугуугаар солих хэрэгтэй гэдэг өдөр зааждаг. Ийм байдлаар ингээд замын хөдөлгөөний тухай хууль чинь бүрэн бус тээвэр эрсд гэж юу үзэх вэ гэвэл өвлийн дугуйд юуг бүч юм уу те. Тэгэхээр ингээд зайлшгүй одоо 1 сарын 1 өдөр ч юм уу те өвлийн дугуйгаа энэс өмнө солио бон шилжээ гэдэг юм байдлыг оруулах юм бол бас нэг талаараа энэ дээр үүсэх халтрага булгаанаас үүдэлтэй аваар ослол гарах бол арай гайг болж байгаа. За тэгэхээр цагаарын хүндрэлтэй нөхцөл буюу цас бороо орсон үед бид хүн жолооч талаас юм байд юм байна гэдэг нөхцөл байдлыг сая ерөнхийдөө ярьчлаа. Жолооч маань жолооч өөргөө биелүүлээд уугаа солих хэрэгтэй байна тий. Тэгээд мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж зайгаа баримталж хөдөлгөөнд оролцох хэрэгтэй байна гэдэг зүйл самбаачлах хугацаанд нэлээдгүй ордог учраас бас нэлээд хариуцлагатайгаар анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцох хэрэгтэй гэж. Тэгээд яг Улаанбаатар хотын өнөөгийн нөхцөл байдал яг одоо өнгөрсөн жил ч гэдэг юм уу байнгын гардаг зүйл нь Улаанбаатар хот бол ерөөсөө 5 гүрээр л уушаа хошоогоо төвлөрлийн бүсөөс хаамт төрүүлүү буюу нэвтэрч төмөр зам дээр гарч байгаа. Тэр яг өвөл яг цас ороо талтраа болгоо болохоор нарны бүрэн дээр хийргэж өсчдөг. За их тайвны бүрэн дээр хийргэж өсчдөг. Олимпийн бүрэн дээр хийргэж өсчдөг. Үүнээс болоод маш их ачаал бий болдог. Ямар санал бодлоо. Нөгөө жолоочдор маань яг бүрэн байдлаа хангаал дуугаа мэдээж өвлийнхэн дугуйгаа зайлшгүй өвлийн дугуйгаар солих ёстой. За тэгээд мөн ялгаа байхгүй мэдээж халтрага гулгаатай үед бол хурдаа тааруулаад анхаарал болгоомжтой л зорчгод ерөнхийдөө бол асуудал баг. Мэдээж ялгаа байхгүй нөхцөл байдал бол өвлийн үйлдэлд бол замын бэлэн байдлыг бол хангуулна. Манай тогш үйлчлэгийн компаниуд бол ерөнхийдөө өмнө нь бол техник тоног хөрөмж бас хэцүүсэн байх. Гэхдээ одоо ингээ өнгөрсөлийн 2 жилийн хугацаанд үзэх юм бол техник тоног төхөөрөмжийн хувьд ч тэр ер нь бол бүх зүйлээр бол нийслэл маань бол бэлэн байдлыг бол бүрэн хангаж ажиллаж байгаа учраас бол энэ дээр бол асуудал байхгүй. Баг олон зүгээр өөрөөсөө хамаарах юм а 100% хангаал хөдөлгөөнд оролцох юм бол энэ дээр бол ямар нэгэн байдлаар асуудал үүсэхгүй болов гэж бодож байна. Хоёр дарагтай бол мэдээ санал нэг байна. За одоогийн яг нөхцөл байдалд бол хүүтэрч байна. Тийм учраас иргэд тав хүн цас орно. Энэ бол яг нөгөө төрөмний цагаарын нөхцөл байдлаас тас төвчрлийг хэлээ. Тийм учраас нэн төрөм тав хүн яг өнөөрөө яг маргааш тээврийн хэрэгслийнхаа дугуйг сүлээрээ тэр нь өөрөө энэ төвчрэлд тодорхой хэмжээгээр нөлөөлнө. Маш хөндлөлнө. За хоёрдугаар гэрлэн дохионы заалтыг баримтж хөдөлгөөнд оролцоо. Гэрэл дохио зөрчин гэдэг бол ганцхан төвчрэл биш. Гэрэл дохио зөрчнөөр шалтгаалсан зам тээврийн өсвөл маш ноцтой үүсдэг. Хүний амнаас эд хөрөнгө гэдэг зүйл төр бас амнастай холбоотой ч гэдэг хоёр зүйлийг л хэлмээр байна. За тэгээд нийтдээ та бүхэндээ өнөөдөр ярилцсан хоёр зочиндоо баярлалаа. Тэгээд замын хөдөлгөөний дөрмийг баримталж хөдөлгөөндөө соёлтой оролцож нэг хөндлөж хөдөлгөөн соёлтой орчуулж өрөөлөө тийм.